Хүүхдийн мөнгийг энэ оны 1-р сарын 1-ээс эхлэн эцэг эхчүүд сонголттойгоор авахар болсон. Тодорхойлбол эцэг эхчүүд хүсэлт гаргаснаар сар бүр олгодог мөнгийг энэ оны 7-р сарын 1 хүртэл 100 мянган төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахар болоод байгаа юм. Эцэг эхчүүд хүсэлтээ гаргахдаа баримт болон халамж цэгийн систем ашиглан цахимаар бүртгүүлэх боломжтой юм. Нийгмийн халамжийн тухай хуулиар бол хүүхдийн мөнгөнд тэтгэмж хэлбэрээр өмнө нь олгогддог байсан тийм ээ. 2022 оны 1 сарын 1-ээс эхлүүлээд ирээдүйн өв сангийн тухай хууль гэж батлагдсан байж байгаа. Тэр хуулийн дагуу хүүхдийн мөнгөн хуримтлал нэртэйгээр энэ маань хэрэгжихээр болж байна, зохицуулагдахаар болж байна. Ингэхдээ иргэд маань энэ хуримтлалаасаа бэлэн мөнгө авах хэлбэрээр авах бол хүсэлтээ заавал гаргах шаардлагатай. Хэдийгээр одоо өөрсдөө банкн дээр хадгаламжаар одоо хүүхдийн мөнгийг авдаг байсан ч гэсэн иргэд маань заавал одоо энэ хүсэлтээ баримт болон халамж гэсэн цахим системүүдийг ашиглаад хүсэлтээ гаргах боломжтой. Иргэд маань хэрвээ хүсэлтээ гаргахгүй байгаа тохиолдолд бол энэ хүсэлтээ гаргаагүй тохиолдолд хүүхдийн мөнгөө одоо хуримтлал хэлбэрээр хадгалуулах нэ гэж ойлгож байна. Тэгээд хүсэлтээ хүлээж авна. Мөн энэ сарда гаргаж амжихгүй мэдээлэл хүрэхгүй эсвэл одоо сүлжээгүй газар ч юм уу хөдөө орон нутгтай тийм үү тэр тохиолдолд бол энэ сарда гаргаж амжихгүй бол эх сард мөн хүсэлтээ гаргах боломжтой. Тэгвэл одоо энэ 2 сарын маань мөнгө бэлнээр олгогдоод явна. Иргэд өөрсдийн хүсэлтээр хүүхдийнхаа мөнгийг бэлнээр авах уу, хуримтлал үүсгэх үү, эсвэл 50%-ийг бэлнээр, 50%-ийг хуримтлал үүсгэх үү гэдгээ шийдэх юм. Хүсэлт гаргахаараас сар бүрийн 20-оос өмнө гаргах юм а. Түүнчлэн сар бүр хүсэлт гаргах боломжгүй бол харьяа багийнхаа хөдөлмөр халамжийн мэргэжилтэнд хандаж жилээр гаргах боломжтой гэлээ.